Хүний эрхийн үндэсний комисс цагдаагийн ерхий газар Европын аюулгүй хамтын ажиллагааны байгууллагаас хамтран зохион байгуулсан хүний эрхийн дэлгүүр гэдэг ийм сурагч багшид бол нийтдээ цагдаагийн байгууллагаас 63 эрх бүхий албан хаагчид сурагч багшид бэлтгэгдсэн. Тухайн сурагч багш нар маань нийт 22 оноос эхгүүлээд одоо алба нэгж одоо газар хэлтсүүдэд бүсчилсэн сургалтыг бол зохион байгуулсан. Бүсчилсэн сургалтандаа болохоор хүний эрхийг хэрхэн хангахыг, цагдаагийн албан хаагч маань иргэдтэй хэрхэн зөв боловсон харьцах вэ? Хүний эрхийг ямар байдлаар яаж хангаж ажиллах вэ гэдэг чиглэлээр бол сургалтыг бол зохион байгуулсан. Миний хувьд одоо 33 удаагийн 3000 гаруй албан хаагчдад бол яг энэ хүний эрхийн чиглэлээр бол сургалтыг зохион байгуулсан. За энэ сургалтыг зохион байгуулад үр дүн нь юу вэ гэхээр алба хаагчид маань хүнтэй хэрхэн яаж зөв харилцах вэ те хүний эрхийг одоо зөрчихгүй байх чиглэлээр яаж ажиллах вэ? Хуулийг одоо яаж хэрэгжүүлэх вэ? Хүнд яаж одоо нөгөө хуулийг хүргэх үү те яаж дагаж мөрдөх үү гэд мөн нөгөө тэгүр чагсаал цуглаан зохион байгуулж байгаа иргэдийн эрх ашигыг хэрхэн хангах одоо хэрхэн хамгаалах яаж цагдаагийн байгууллага дэмжлэг үзүүлэх вэ гэдэг энэ арга барилаар заасан учраас одоо тухайн алба хаагчдаас яг энэ ажил үүрэг дээрээ одоо энэ заасан сургалтыг бол хэрэгжүүлээ явж байгаа юм үр дүнтэй бас нэг талууд байгаа.